Ер нь бид нэр ирээдүйн болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд маш сайн анхаарал хандуулж явах хэрэгтэй. Тэгжээж бид нэр ирээдүйд эрүүл Монгол хэм бий болох, эрүүл үндэстэн бий болох боломж бүрдэх байхгүй. Тийм учраас миний хувьд бол одоо өмнөх сайд багтаа сая өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх хийж явах хугацаанд одоо өнөөдрийг хүртэл ингээд хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэрний үхээр нэгдүгürt ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг зөв системтэй өдөр тутмын амьдрал ахуйд нь таарсан байдлаар тэгж олгох нь нэг намарт их чухал байна. Тэгжээж хүүхэд ирээдүйд одоо ажлын байрнаар гарсныхаа дараа ч гэсэн зөв амьдралын хэм маягтай, эрүүл амьдралын хэм маягтай байх боломж нь бүрднэ. Бусад улс орны жишг хүртэл ингэж явж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацааны ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарал хандуулад гадагшаа явж гадны улсуудын бас эрүүл мэндийн боловсрол олох тогтолцоо системийг судлаад ингээд энэндээс үүдээд одоо Монголд одоо хийж хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн боловсрол олох систем тогтолцоонд өөрчлөлт оруулах хөтөлбөрөөс гадна тэр хэн заах вэ гэдэг энэ эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг биелдэх энэ хөтөлбөрийг боловсруулад одоо багшийн дэд Монгол Улсын багшийн сургууль, анагаахын сургууль ингээ хамтарсан хөтөлбөрийг бий болгоод батлаад энэ жилээс бас элсэлтүүд аваад эхэлсэн байна. Энэ бол эрүүл мэнд боловсрол хоёр одоо маш их ойрон ажиллаж байгаагийн хэлбэр болж байна. Дээр нэмээд энэ концепцийг энэ үндсэн үзэл баримтлал энэ бол одоо боловсролыг ч их өөрчлөн, эрүүл мэндийг ч гэсэн их дээшлүүл ингэж харж байна. Ингэснээр бол Монгол үндэстэн эрүүл бол ерөөсөө бүх хүн сургуульд явдаг тийм үү? Сургуулийн гадна хэн ч үлдэхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн үзлэгт бүх хүн орно л гэсэн үг. Эрүүл мэндийн үзлэгт төр нь ингээ хамруулад оролцуулаад ирэхээр бүх хүн эрүүл болохын төлөө явж эхэлнэ. Эцэг их нь хүүхдийн эрүүл мэндийн төлөө анхаардаг болж эхэлнэ. За хамгийн их таалагдж байгаа нь энэ бол хуулийн юм хүрээнд яригдчих хууль болж байгаа маш зөв. Энийг санаачилж байгаа эрүүл мэндийн сайд мөнх сайханд бол би бүр хувийн зүгээс мөн яамаа төлөөлөөд талархал илэрхийлж баяр хүргэе. Түүний зэрэгцээ энэ 6, 10, 14, 18 наснд нь ингэж эрүүл мэндийн үзлэгт оруулж ингэж эрүүлжүүлэх ажлыг хийх ийм тогтолцоо бий болж байгаа нь өөрөө хамгаас чухал. Одоо 2023 он хилдэж гисэн манай Монгол улсад энэ ерөөсөө ингэж нэг сайн нутагшиж Улаангийн одоо боловсролын амжилтын төлөв хамгийн гол нь сургуулийн хоолны тогтолцоо гэж үздэг. Үүнээс гадна зам дээрээ ослын шалтгаанаас олтын төвшнгөөр ингээ харангууд манай Монгол улс бүсийн дундчаар байж ч одоо хүн эрүүл мэнд байх юм аа гэдэг зүйлүүд нь бол орсон байдаг. За тэгэхээр эрүүл мэндийг дэмжих сургуулийн стандарт нь бол хүүхдүүдийн дунд энэ зам дээрээ ослын асуудал бол нэлээд түгээмэл харагдаж байна. Тэрнээс тодорхой хэмжээнд ингээд алаг цог байгаад байгаа зүйл байна. Үүнээр болохоор засгийн газрын бодлогоос өсвөлээ сургуулийн эрүүл мэндийн үйлчлэгээ дэлгэж байна. Тэрнээс гадна болохоор хүүхдийн хоол ижил эрүүл ахуйн дадлал дээр хийсэн судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдээр дамжуулаад эрүүл мэндийн боловсрол олгогч гэдэг юм уу те тэдгээр зүйлүүд нь ерөнхийдөө бол эдгээр ажил ерөнхийдөө бол бас явагдаж байна. Тэгээд Японы улсад сургуулийн эрүүл мэндийн чиглэлээр бидний хүүхдүүдийн одоо тэр сургуулийн яг юу хин яаж хийдгийг за тэгээд бас нийтлийн байдал дээр бол нэгэн асуудалтай байгаа нь бол харагдаж байна. Яг одоо бидний хийсэн судалгаанаас харахад за тэгэхээр багш ажилтнуудад бол энэ бас шаардлагатай үзлэхийг бол оруулах шаардлагатай гэж харж байна. За тэгэхээр энэ бүр аль дээрээс ингээд эхлээд явж байгаа ажил тэгэхээр эрүүл мэндийн багш арга зүйч бэлтгэх хамтарсан хөтөлбөр одоо бий болсон байгаа. Хуулиа дагаад бүрэн журмууд нь гараад засгийн газрын тогтоол хэмжээнд гараад явдаг байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор эрүүл мэндийн өмнө яг юу хийсэн байсан бэ гэхээр нөгөө Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжижсэн эрүүл Монгол хүмүүсд тавигдаад одоо энэ ажлын даалгавар олбол нөхчихсөн. За тэгээд ер нь бол Америкийн нэгдсэн улсын CDC дэлхийн 2024 9 сарын 23 буюу 7 хоногоос ерөнхийдөө шинжээж явж байгаа. Тэгээд төслүүд нь бол ашуус мөвис зэрэг сургуулиудаас бол явж байгаамаа. За тэгэхээр бид нар ер нь яг юунд зорилт буюу боловсролыг дэмжих буюу бид нар ингээд эрүүл хүүхдийг бий болгоод эрүүл багшийг бий болгоснороо боловсролын үр дүн 2021 онд бол ерөнхий боловсролын хуулийг бол хөгжүүлсэн.
За тэгээ эхэндээ бол сургуулийн бүтээгдэхүүн байна. За тэгээ зайлшгүй бас салаат юм ногоо байх шаардлагатай. Энэ бол бас нэг соустай, салаатын соустай бас. 2024 оны 4-р улиралд буюу 10 сарын 8-наас 10 сарын 28-ны хооронд 1-р үйлчлэл Манайхан ард зогсохгүй юу болж. Япон руу явах гэдэг. Дөрөв арга найртай биш. Тэгээд визийнх нь юу? Манайх сонсоод байна. За